багш болгон өөрийн гэсэн арга зүйтэй байдаг тийм ээ. Миний хувьд бол монголчуудын хичээлийг одоо сурагчдад эзэмшүүлэхийн тулд орчин бас их чухал юм болоо гэж боддог байгаа. Тэгээ өөрийн сургууль дээр бол үндэсний бичгийн кабинетыг бол байгуулж тэгээд тэнд бол уран зохиолын болон сургаалын номнуудыг бол байршуулсан. За тэндээс бол хүүхдүүд маань хизээч хамаагүй авч ашиглаж уншиж ингэж явдаг байгаа. За мөн одоо сурагчдынхаа ширээг бол хулдаасны дор одоо монгол бичгийн одоо бүхий л мэдлэгийг хангах тийм материалуудыг бол байршуулсан байдаг. Мөн одоо нөхцөл дагаврууд юм уу тий за унших материалууд, дасгал даалгаврууд гэх мэтээр ингээд байршуулдаг. Тэгээ хүүхдүүд маань тэндээ юмаа хийгээл тэрийг бол өдөр хичээлэхдээ бол яах нь байнга ингэж хараастай тийм ээ. За мөн одоо тэр кабинетаа олон бичвэрүүд унших чадварыг хөгжүүлэх, за мөн уран одоо татлахын за ихмэл дөрвөлжин бичгүүдийг бол ингэж бас байршуулсан байна. За тэгэхээр бол яг хүүхд бол тухайн орчиндөө бас ингээд яг нөгөө хэрэглээд байхгүй байгаа учраас яг орчиноосоо бас суралцах нь бас их чухал юм болоо гэж боддог байна. За тэгээд дараагийн нэг зүйл бол хүүхдүүдтэй бол би хамгийн зузаан дэвтрийг бол сонгохыг зорддог байгаа. За тэгээд энэ зузаан дэвтэр бол яг өөрийнх нь бол одоо ном болж байгаа байхгүй. За одоо жишээлбэл одоо ингээд намар одоо хийж исэн уцрагдлаар яах одоо энэ материалууд нь ингээд байж байгаа хүүхд маань ингээд үдээд ингээд энэ дээр очиж байгаа. За тэгээд тухайн ихээ бол ингээд бичээд ард нь заавал ингээд галгилж байгаа. Галгилснаа ард нь яах нь кириллээр бас мөн хөрвүүлж байгаа. За тэг ингээд энэ хүүхд маань бас ингээд хийсэн байна л да. За энэ дээр бол бас одоо өөртөө хэрэгтэй зүйлүүдийг бол ингээд тулгуур тохионы аргаар ашиглаад ингээд хүүхдүүд маань нааж өгдөөд нэг явсан байна. За энэ дээр бас ингээд нөхцөл давар одоо энэ хэвийн давар, байдлын давар гэж ингэж байна тийм. Энэ олон зүйлээс одоо хэрэгтэй зүйл ингээд ирээд байхгүйгээр ингээд наачих юм бол эндээс энийгээ бас мөн өнгөөр ялгачих болно. Багш нартай зөвлөгөө тий. Тэгээ өнгөөр ялгаад одоо жишээлбэл дагаврууд одоо ногоон цаасан дээр энэ дээр наадаг ч юм уу. За мөн холбох нөхцлүүд нь цэнхэр цаасаар наадаг ч юм уу тий. Тэгээд одоо энийг хайгаад эндээс харж боломжтой ингэж явдаг байгаа. За ингээд энэ хүүхд маань бол ингээ хоёр юм зузаан дэвтэр бол ингээ дуусгацсан байж байгаа байхгүй. Тэгээ энийг ингээ хооронд үтцсэн. Би болохоор өөрөө нөгөө сурч байхдаа бол дэвтрийг бол ерөөсөө хайдаггүй. Тэрнээс одоо өдөр тутмын байнга суралцдаг. Одоо хүртэл миний одоо 8 дугаар ангийн 8 жилийн маань дэвтрүүд бол бас байдаг. За оюутны дэвтрүүд бүр их хайртай ингээд ширээн дээрээ байрлаж байдаг. Яг энэ байдлаар бол манай хүүхдүүд маань миний одоо энэ талыг бол бас ингэж өөртөө эзэмшүүлж ингэж бол явж байгаа. За тэгээ энэ хүүхд маань бол яах нь төгсгöd одоо монгол бичгийн одоо бүхэл одоо агуулгууд бүх одоо материалууд энд ингээд байж байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгээ энэ нь одоо өөрийнх нь одоо ингээд ширээний ном өөрийн зүгээс одоо түгээн дэлгэрүүлэх үйл ажил дээр юу хийж вэ гэхээр сургууль дээр бол одоо хөнгөн биер одоо монголчийн дугуулгангаа бол биерийн бичгийн дугуулгангаа бол одоо хичээлүүлж байгаа. За энийг бол 7 онд би тухайн сургуультай багшилж эхэлсэн. За тэгээд 8 оноос нь эхэлж хүүхдүүдтэй одоо энэ бичвэр талаас нь хичээнгүй за мөн уран бичих талаас нь бол зааж сургаж ингээ олон жил одоо энэ хүүхдүүдийг хөгжүүлж байгаа. За дээрэс нь бол маш их одоо ингээ фэйсбુક болон за энэ тэндээс бол намайг бол зорж ирдэг. За хичээл заалгын юу гэж байгаа ингээд бараг чатаар энэ төр бол асуудаг. Тэр болгоно би бол их төвөггүй ингэж дэмжиж ингэж бол явдаг байгаа. Тэгэхээр яг энэ бүхэн маань бас яг тухайн бичгээ бас ингэж түгээн дэлгэрүүлэх үүс бас болох юм болоо гэж бас хувьдаа бол боддог. За мөн 2009 оноос эхлээд манай амгалан салбар сургууль бол хичээнгүй бичиг за мөн биерийн бичгийн уралдааныг бол одоо олон жил дараалан одоо зохион байгуулж ирсэн. За тэгээ нэг ковид гэд бид нэлээд хэсэг одоо завсарлаж агаад энэ жил бол одоо зохион байгуулсан байгаа. За энэ дээр бол одоо 20-аад сургуулийн 200-аад бүтээл бол ирсэн. Тэгэхээр бол энэ хүүхдүүд маань ер нь нэлээд чадварсан байна. Монгол бичигтээ их дуртай болсон байна. За энэ тэр бичиг соёлын талаар тий одоо уралдаан нэвтрүүлэг одоо юу гэдэг нь тий түгээн дэлгэрүүлэх одоо зөндөө одоо ажлууд бол ер нь зохион байгуулдаг болцсон байна. За тэгээ миний бодлоор бол одоо энэ хөвсгөлчүүдийг би бас энэ ташрамд бас үнэхээр юм бахархалтайгаар бас алдаршуулмаар санагдаж байна. За хөвсгөлчүүд бол ерөнхийдөө тэр монгол бичгийн одоо бичвэр за харах зүгээр бол үнэхээр манлайлж чадчихээн гэж бол би боддог. Тэгэхээр бол одоо манай монголны багш нар гэлтгүү за мөн албан байгууллага
За эцэг эхчүүд, сурагчид маань бүгдээрээ одоо энэ их хэлээ үнэхээр сайхан сурч одоо бахархаж түгээн дэлгэрүүлэх үйлсдээс гар бие оролцоосэй гэж бас хүсэж байна.